Библи сатаныг хуурам эхлэлтийн мастер гэж хэлдэг. Тэрээр хорыг амттай болгож, зарим хүмүүст эрүүл хоолыг аимшигтай амттай мэт болгодог. Тэрээр үннийг худал мэт, худлыг үнэн мэт харагдуулж дэлхийн ертөнцийг төөрөгдүүлдэг. Түүний дэлхийн амжилт олон мянган сошиал медиа даагч, эсвэл найз нөхдөсөө дээр гарч илүү ихийг олох, эсвэл аялах боломжоор дамжуулан сэтгэл ханамжийг амласан нь Есүсийн санал болгож буй жинхэнэ амар амгалан сэтгэл ханамжийн хажууд харгас хуурамч зүйл юм. Бид дэлхийн зорилгын төлөө илүү ихийг зарцуулах тусам энэ ертөнцид улам ихээр холбогдож илүү ихийг зарцуулах шаардлагатай болно. Хуурам эхлэлтийн мастер биднийг жинхэнэ баяр баясгалан илүү их сэтгэл ханамжин зөвхөн зарцуулахаас ирдэг гэдэгт итгүүлдэг. Гэвч Есүс энэ санааг орвонгоор нь эргүүлдэг. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй. Бусдын сайн сайхныг илэрхийлэх нь жинхэнэ аж аргалыг олох арга зам юм. Хүний сүнс амин хуваа хичээхгүй байх тусам тэр илүү их аж аргалтай байдаг. Учир нь тэр Бурхны түүн зориулсан зорилгыг биелүүлж байгаа юм. Бүх урт та нарын өрсөлдөгч болох диавол хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гитэн явдаг. Гэвч Бурхан бидний зөвхөн өөрийн өгч чадах жинхэнэ сэтгэл ханамжийг илэрхийлж олохыг уриалдаг. Өөрсдийгөө хадагт харин Бурхныг нэгдүгээр тавьцгаая.